сайн уу? Өглөөний мэнд. Өнөөдөр амралтын өдөр. Хүйт хоёр бас ирцэрчээд гараад ирлээ. Өглөөний агаар гайгүй гоё цэвэрхэн байдаг болохоор тэгэхээр биш одоо өдөр тийш олчвол юун гарах. Амар халуун болохоор. Сая хүүбт хоёр байрны нэг охинтой тааралтад жаал юм ярьцуулсан. Тэгээд тэр охины хүүхэд нь манай хүүхдэд ойролцоо болохоор хүүхдүүд тоглоод би ээжтэй нь хаяаны жаал юм ярьцуудیں۔ Тэгэд өмнө нь болохоор нөхрийгөө Америкт амьдардаг, Америкт ажилладаг гэж хэлчихсэн байхгүй. Тэгээд араас нь утгагүй хүүгээ давлаа явна гэжсэн. Тэгсэн чинь сая ярихдаа болохоор нөхөр нь Америкт Харвардад багшийн туслах хийдэг гэж байгаа байхгүй. Пост доктор хийдэг. Тэгэд нэг яг багш нь болохоор хятад хүн байдаг. Тэгээд нөхөр нь болохоор яг туслах нь хийдэг гэнэ л тээ. Тэгэд энэ 100 урилга явуулаад эхнэр хүүхдээ Америк руу авах гэсэн байл та. Тэгсэн чинь нэг Америкийн виз хятадд нэлээд чангалаа. Тэгэд тэр тусмаа сурах виз хойшлогдоод одоохондоо төр олгогдохгүй байгаа юм гинэ. Тэгэд бүр яхаа мэдхгүй гаццсан байгаа. Тэгэд тэр их нөхөр нь баг өөр газар ажиллахаар болж их шиг байна. Өөр өвчлүүлж ажиллах боломжгүй болж байна. Тэргээ тэгж байна. Юу вэ гэхэлэр Америк бас хэд хоногийн өмнө ч гэж тий бас өргөн яриагаар бол нийлэн дээрээс хойш нөхөр нь оюутны виз жоохон чангуулаад байна, хязгаарлагдаад байна тэргээ хэлээд идэв гэсэн. Тэгэд одоо болохоор аль биесээр яг хятад оюутнуудад Америкийн зарим сургуулиуд виз гаргаж өгөх боломжгүй болсон ийм үе байгаа юм гинэ. Ер нь хятадуудыг хараад байхад гадагшаа гарч Америк, Европ руу гарч суралцах байгаа оюутнууд нь ер нь бол их өвчлэн мөнгөтэй айлын хүмүүс гэдэг за. Угаасаа хятад тэгж яриад идэв мөнгөтэй л бол гадагшаа гар гэд. Хэрв тэгэд мөнгөгүй ч юм уу эсвэл дундаж орлоготой айл ч юм уу эсвэл түүнээс бага доош орлоготой айлын хүүхэд бол очиод чирэггүй. Угаасаа зардлаа амар өндөр үнэтэй байдаг болохоор хятад ер нь очиод нэг оюутан сурхаас гадна хажуугаар нь хар ажил хийгээд өөрийгөө болгоно гэдэг ойлголтод бол тийм зөв гэж хардгүй юм шиг байна. Ер нь мөнгөтэй л бол ингээд бүх зардлаа өөрөө гаргаад амьдрах зардал бүх юма хангаж иж очиж сурна. Тэгээ сайн сурч төгсөөд тухайн газрынхаа сайн компаниудад мэргэжлэрийн сайн ажиллаж чадвал тэнцэнэ төр ажиллаж амьдрахыг илүүд үздэг. Харин чадахгүй л тийм боломж олдохгүй л эргэж ирэл хятадтай. Бас тэгэл гадаадд төгссөн энэ төр гэдгээр бас гайгүй ажил төрөл болно шүү дээ. Тэгэд ер нь нэг гадаадд сурахыг мөнгөтэй л хүмүүсийн сонголт гэж их хөвчлэн хараад идэг юм шиг санагддаг. Манай сургуулиас докторийн оюутан, пост докторууд, багш нарыг Америк руу явуулж судалгаа хийлгэж тэгчээд төгсөх эрхийг олж авдаг гэсэн шүү дээ. Гэхдээ нэг 3-4 жилийн өмнөөс эхлээд ер нь ковидоос хойш ер нь ковид нэг тийм олон улсын харилцааг жоохон хурцтмал байдалд хүргэсэн шүү дээ тий. Нэг ковидоос хойш бол яг тийм байлхаа бэлдсэн гэсэн тийм болохоор одоо ковидоос хойш суралцж байгаа докторант оюутнууд бол заавал ийшээ явж судалгаа хийнэ гэсэн юм байхгүй. Хятадтай сургуультай л судалгаагаа хийхээр болсон юм байлээ. Энэ шийдвэр мэдээж хоёр улсын харилцаанаас л гарсан байх л та. Ер нь тэгэл харилцааны хувьд хүчирхэг гүрэн болох гэж үзэлцэж байгаа улсуудын хувьд энэ мэт хорио дэглэм гарах нь бас тэгээд ойлгомжтой юм шиг санагдал явцсан шүү дээ. Одоо ингээл хаяа Монгол оюутнуудтай уулзаад ингэж ярьж марахаар одоо зарим нь ингээд Бээжин төгссөн. Тэгчээд Америкийн визэнд ингээд орох гингүүд татгалцсан шалтгаан нь болохоор хэдийгээр гадаад хүн жигсэн хятад сургуулаа төгссөн гэдэг шалтгаанаар визэнд татгалцсан энэ төргээд нэлээд хүүхдээс сонссон шүү. Та нар ер нь энэ талаар одоо гадаадд суралцах талаар ямар бодолтой байдаг вэ? Хаваалцаарай за. Би болохоор ер нь энэ талаар харьцангуй эерэг бодолтой байдیں۔ Угаасаа л тэгэл нийт төгсөгчдийн цөөн л гадагшаа гарч суралцах боломжтой байдаг шүү дээ. Тэгээд илүү өндөр хөгжилтэй оронд эрдэм мэдлэг сураад, соёл, ноу хавын сураад их орондоо буцаж ирж ажиллах бол ер нь одоо ингээл түүгийг харахаар Сингапур, Солонгос, Япон, Хятад хүртэл тийм шүү дээ. Гадны өндөр хөгжилтэй орнуудад оюутнуудаа бэлдээл эргэлж авчираад нөгөө хэд нь улсынхан хөгжилд хувь нэмрээ оруулж хөгжүүлдэг ийм зүйлс бол их байдаг. Тийм болохоор би энэ өнцгөөс нь хараад ер нь гадаадд сурахыг зөв гэж боддог. Гэхдээ бас шаардлага байгаа шүү дээ. Чанартай сурах. Тэгэхгүй зүгээр гадаад руу яваад яг үндсэн нарийн мэргэжлээ бүрэн дүрээ эзэмшээд практик дадлага болж авч чадлаггүйгээр зөвхөн хэлийг сураад эргээд ирчихээр бас
яг бүрэн дүрэн одоо яаж ашиглагдахаар чинь. Тэг зөвхөн гадаадд хэлийг сураад ирсэн хүмүүс ихэвчлэн Монголд ирэхээр одоо багш болох ч юм уу тий хэлний багш, сургалтын төв дамжаанд багшлах аль эсвэл тухайн орныхон одоо 8 худалдаа хийх зэрэгээр л одоо очиж сурсан газартаа илүү өгөөд идэг гэх юм уу? Нэг тийм санагддаг. Гадаад хэл хэдийгээр чухал ч гэсэн тухайн оронд нь очиж сураад төгссөн хүнд бол байх л ёстой шалгуур шүү дээ. Тэр тусмаа ингээл сүүлийн үед техник технологийн дэвшилттэй хослол гадаад хэл сурах мэдэх ярих гэдэг бол бас тийм нэг онцгой чадвар санагдахаа бол ер нь болоод байгаа. Гадаад хэл бол зөвхөн мэрэгжил, мэдлэг, мэдээллийг олж авахд хэрэглэгдэх одоо хэрэглүүр гэдгийг бол ер нь баруун бүгдээрээ л мэдэрч эхлээд ах шиг байна. Үүнд гэтээ мэдээж хэлний судлаач шинжээчдийг оруулаагүй гэдгийг ойлгох бах. Гэхдээ Америкчууд хүртэл одоо ингээл мэдлэг мэдээллийн нууцлал гэдэг ийм шалтгаанд ор хятад оюутнуудыг авахгүй байх ийм шийдвэр гаргачаад байхад монголчууд бид нар бас энэ тал дээр анхааралтай хандах ёстой гэж боддог. Гэхдээ урсгалт нь болохоор Монголоос хятад руу оюутнууд илүүтэй их суралцж байгаа. Хятадын засгийн газар ч мөн гадаад оюутнуудыг хятад ирж сурах боломжоор сайн хангадаг. Харин энэ боломжийг олж авахдаа эргүүлээд маш сайн сурах хэрэгтэй. Ганцхан хэл сураад буцчих болохгүй. Хятад хэлийг ашиглаад одоо хятад чинь боловсролын тал дээр маш мундаг болчих шүү дээ. Ангаах, технологийн физик, за тэгээд aerospace, агарын судалгаа зэрэг маш олон салбараар толгой зөхиж байгаа. Тийм болохоор энэ олон нарийн мэргэжлүүдийг суралцахын тулд хятад хэлийг ашиглана гэхээс биш ийм мэргэжлүүд сонгочоод мэргэжлийн хятад хэлний хязгаарлагдмал байдлаас болоод бүрэн дүргийн эзэмшээгүйгээс зөвхөн хятад хэлний чадвартай болчоод буцаад Монголд очиж ажиллах бол бас тийм ч өгөөчтэй зүйл биш л дээ. За ер нь би энэ талаар бол дандаа ярьж явах юм. Бүр өглөө хүн шиг санагдчихлаа. Би нөгөө хагалгаанд орсноос хойш одоо бараг сар болгож байна. Тэгээд хөдөлгөөн хийж одоо болох үйлгүүдээ тэгээд бассейн ороод гоё ялаа гэж юу. За бай бай.